2050 он гэхэд Монгол улс 5 хүн тутмын нэг нь ахмад насны болно гэсэн судалгаа гарсан байна. За гэтэл ахмадуудын асрамж халамжийн тогтолцоо сул байгаа учраас одооноос эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгараад байгаа маа. Энэ хүрээнд улсын хурлын гишүүн Игт Туяагийн зүгээс асарх үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлж эхлээд байна. За энэ хуульд асархуйн тусламж үйлчилгээг сайжруулахад хөрөнгө оруулсан хувийн хвшлийнхэнд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг байхаар төлөвлөжээ. За харж хандах хөнгөө болсон ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгцийн болон бусад өвчин эмгийн улмаас зайлшгүй асаргаа сувилгах шаардлагатай иргэдэд тусламж үйлчлэгээ үзүүлэх хуулийн зохицуултууд байдаг ч бодит байдал дээр хэрэгжилт тун хангалттай байна. Иймээс ч асархуйн тусламж үйлчлэгийг зохицуулсан бие даасан хуультай болохоор санал авч эхэллээ. Асаргүй шаардлагатай бол яг энэ төрөл бүрийн хувилбар тасрах үйлчилгээнүүдийг санал болгож байгаа шүү дээ. Манайд бол ерөөсөн хувилбар тасрах үйлчилгээ бол ерөөсөө байхгүй байгаа. Гэрээр асруулж болно. За мөн асрамжийн газар очиж болно. Өдрөөр асруулж болно. За мөн яг таны саяхан хэлсэн сэтгцийн хувьд одоо бас асуудалтай байгаа хүмүүсийг тусгайлан одоо Германд жишээлбэлтэй тусгайлан хашилтанд одоо асардаг ийм асаргаа байдаг. Тэгэхээр энэ бүгд маань цогцоор орж байгаа л гэсэн үг. Халамжийн одоо хууль тогтоомжоо ерөнхий одоо хууль тогтоомжоор яваад байгаа байхгүй. Энэ нь болохоор одоо бас цаг үетэйг нийцэхгүй байна. Одоо бол одоо ахмадын асрамжийн одоо наривчсан зохицуулалттай хуулийг батлаад ахмадын одоо асрамжийн асрамж үйлчлэгээ шаардлагатай байгаа иргэдэд үзүүлэх асрамжийн арга хэлбэр төрлүүдийг наривчсан зохицуулна. Ингэснээр асрамжийн үйлчлэгээ үзүүлэх одоо иргэдэд тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр ахмадын асрамжийн үйлчлэгээг үзүүлдэг болох ийм зохицуулалт тусгасан байж байгаа. За 20 жилийн дараа гэхэд Монгол улсын нийт хүн амын 21% нь 60-аас дээш насны ахмадууд эзлэх тоон судалгаа бий. Тэгвэл тэдэнд асархуй, совилхуйн тусламж үйлчлэгээ үзүүлэх стандарт, эмчилгээ үйлчлэгээний тогтолцоо, тогтвортой санхүүжилтийн механизмыг энэ хуулиараа тогтоохоор төлөвлөжээ. Ахмад наснуудаа зориулж ийм чирэгжилт амралтын ийм асран сувилах төвүүдийг олноор байгуулж өгөх үү гэдэг бол бас ярих асуудал болоод ирж байгаа зү тийм. Хоёр талтай л нэг зэрэг авчих хэрэгтэй гэж бодож байна. Тэгэд хин төрүүлэх нь харъя. Төрн төрүүлэх нь төмөн олон төрүүлэх нь хоорондоо уралдаал хүмүүсийн төлөө амьдралын төлөө адилхан тэмцэхс бид нар бүгдээрээ л өндөр настай болно шүү дээ. Одоо өвчтөе тий одоо ар гэрийн байдлаас болоод хүүхэд ахмад наснуудаа харж агаад тэр улсуудын нэг хэсэг ийм бүлэг хүмүүс чи бас ингээд золиосноороо яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ сайхан бие даасан хууль бий болгож байгаагийн нэг одоо ач тус нь бол мэдээж тэр хүмүүсийн нийгмийн асуудлыг бас энэ дээр тусгаж өгөх хэрэгтэй. Энэ бол огт тусгагдаагүй. Тэгэхээр одоо энийг бол одоо тусах саналаа одоо ингээд саналаа хэлэхдээ өгнөө. За хуулийн төсөлд асархуйн чиглэлээр дэмжлэг тусламж үзүүлж буй хувийн хвшлийнхэнд татварын хөнгөлөлт чөлөөлт үзүүлэх агуулгад тусч байгаа юм байна. За мөн олон улсын түвшинд асархуйн тусламж үйлчлэгээний чанар хүртээмж нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ нэмэгддэг судалгаа байдаг байна.